За 29 он хүртэл бид нэр эдийн засгийн 5.8-аас 6.3% хүртлээр барихын тулд ер нь макро түвшиндээ ч гэсэн бид нар энэ оюутлогын хилцээрийг заавал хийх ёстой болно. Зээлийн хүү ер нь Монгол улсад зээлийн хүү сүүлийн 10 жил бид нар зээлийн хүү гэж энэ чуулганд ямар их ярьсан бай тээ. Бууж өгдөг. Гэтэ энийг бүр фундаментээр нь бол анализ хийх систем л да. Тэгэхээр яг энэ дээр зөвхөн засгийн газрын зээл ч юм уу том зургаар нь аваад үзэх юм бол энэ оюутлогын одоо нийт зээлийн 50% заавал ярихаас өөрөө аргагүй болж байгаа юм л та. Тэгэхээр энэ хилцээрээ энэ зүйлүүдэд заавал эзлэх ёстой. За тэгэхээр ерөнхий сайд бас байгаад тэр хэлж байна л та. Тэгэхээр оюутлогын хилцээрийг та заавал амжилттай хийгээрэй. За энэ дээр бас бахан сайд нар ахлуулсан ажлын хэсэг байгаа л та. Гэхдээ үндсэн ажлын ачааны хүндийг бол Эрдэнэс Монгол тэр дундаа яг 34% эзэмшиж байгаа Эрдэнэс оюут толгой хариуцах ёстой. Яг энэ цаг мөчид Эрдэнэс оюут толгой компани одоо гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт нээлттэй бас зарлагдсан байна. Тэр Эрдэнэс Монгол ЦЭГ МН рүү ороод одоо залуучуудыг энэ Эрдэнэс оюут толгой компани гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд оролцоосоо гэж энэ завшааныг ушиглаад бас урайлмаар байна. Энэ оюутлогын хилцээр явж байгаа энэ цаг мөчид боловсролтой мэдлэгтэй туршлагатай яг Монгол залуучуудынхаа одоо тэр туршлагыг ашиглах цаг нь бол яг мөн гэж харж байгаа. За мөн оюут толгойн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг бас дахин томилох засгийн газрын тэмдэглэл гарсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ямар нэгэн улс төрийн томилгоо дахиад битгий хийгээч. Ийм хариуцлагатай хилцээр явж байгаа үед одоо мэдлэг туршлагатай хүмүүс нь ажиллаа хийх бид нэр боломжийг нь заавал олох ёстой. За 3 дугаарт оюут толгой дээр Rio Tinto гэдэг үндэстэн дамсан томоохон корпорацтай бид нэр хилцээр хийж явахд бол яг л тэдний дүрмээр нь тоглох ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр олон улсын бас томоохон банк, за консалтинг компани, хуулийн компани эднэрийг нь бүгднийг нь бол авах ёстой. Тэднийг албан ёсоор ямар нэгэн хамгийн гол нь ашиг сонирхлын зөрчилгөө тэр гадаадын том банк, хуулийн компани авч яж бас энэ том хилцээр хэдэн тэрбумын долларын үр дагавар яригдах хилцээр бол өөрөө амжилттай болдог байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдэд бас зоригтой хийгээд энэ хилцээр дээр бас заавал бид нэр үр дүн гаргах ёстой. Энэ үр дүн эргээд бидний энэ өнөөдөр ярьж байгаа эдийн засгийн өсөлтийг 5.8% хүргэж чадах уу гэдгийг тодорхойлно шүү. Өнөөдөр валютын нөөц бас олон гишүүд ярьж байна л та тийм. Өнөөдөр Монгол улс 7.2 тэрбум долларын валютын нөөцтэй гэж түүхэн хэмжээндээ. Гэхдээ тэн дотор чинь бас баялагын сангийн 2 тэрбум доллараа бас бид нэмж тооцоод байгаа шүү дээ. Тэр валютын мөнгөний урсгалыг нэмж олох боломж нь оюут толгойн борлуулалтын орлогыг бид 100% Монголын банк болон арилжааны банкаар дамжуулахад нэмэлт 2-3 тэрбум долларын урслах шүү дээ. 2025 оноос хойш за 2026-27 гээд оюут толгойн борлуулалтын орлого бол дандаа 5 тэрбум давхаар. Тэгэхээр энэ боломжуудаа ашиглаараа. Энэ боломжоо ашиглахгүй бол эн чинь өөрөө алдагдсан боломж болж хизээ нэгэн цагт яригдах учраас энэ дээр өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Ард түмний маш том хүлээлт байгаа. Энэ хүлээлтэнд заавал хүрэх ёстой гэж хэлмээр байна.